Та бусдын анхаарал халамжийг хүсдэг байлаа. Хамаагүй. Үнэ хүлээн зөвшөөрч та яагаад төгс төгөлдөр байхыг хүсээд байгаа нь хэлтэй. Зүгээр дээ. Та төгс биш байж болно. Хүлээн зөвшөөрөх мөчөд дотор чинь өөрчлөлт бий болж эхэлдэг. Өөртөөгөө зөрчилдөх дотоод зөрчилдөөнөө өөрөө зогсоодог. Үүнийг сул орхисноор ухамсарын шин талбар бидэнд нээгддэг. Хүүхэд байхдаа анхаарал халамж хүсдэг байсан. Зүгээр өсөж том болох хэрээр мэдлэг, мэрэгэн ухаанд илүүтэй байж та ойлгох болно. Бусад гэж байхгүй. Өөрийгөө хүн бүртэй холбоо хамралтайг ухаарна. Бусдыг өөрөөсөө ялгаатай гэж бодох үед л тэднийг танд анхаарал хандуулж үнэлэхийг хүсдэг. Харин бусад хүнийг өөрийн саншгүй хэсэг гэж харвал шүүмж, үнэлэмж хоёул танд нөлөөлөхгүй. Хэн нэгэн шүүмжилж байсан ч чухал биш. Үнэлж магтаж байвал зүгээр л хүлээн авна. Энэ бол ертөнц дахны ухамсартай нэгдэх, агуу сэтгэлтэй нэгдэх, өчүүхэн сэтгэлтэй биш. Өчүүхэн сэтгэл үргэлж ямар нэг асуудал дагуулж таны галзуу хулганд суулгаж бохимдуулдаг. Агуу сэтгэл танд амар амгалан, хөнгөн чөлөөтэй, мөн гэртэй байгаа мэт мэдрэмж өгдөг.